За юу цахан залгчдаа чинь тэгэхээр unboxing дугаар оролцож байгаа да таатай байна. Энэ хүү бичлэгэн дээр хэдүүлээ Jordan 1 Pine Green дээр unboxing хийх байгаа. Пүүсний хувьд бол ерөнхийдөө 2020 оны 2 сарын 29-нд $170-оор нээлттэй хийсэн. Тэгээд одоо сайзнаас хамаараад онлайн шопод болон буцаад жижиглэнгээр янз бүрийн үнэтэй байгаа. Тэгээд релизээс өмнө бол $170-оор нээлттэй хийсэн. Пүүсийг unbox хийхэд бэлэн болсон байна. Боксносоор ярихад бол боксон дээр бол нэг өөрчлөлт алга. Ер нь бол хавхаар бокстой. Тэгээд улаан Nike байх юм байна. Өөр нэг онцлохоор өөр юм бол нэг алга. Ерөнхий яг official нэр гэх юм бол Black Pine Green White Gym Red гэдэг яг боксон дээр ийм нэртэйгээр гарсан юм байна. Тэгээ босод эсгүүд нь бол ерөнхийдөө яг босод Jordan-ыг үүдтэйгээ адилхан хийцтэй бокс байна. Онцлох юм алга. За тэгээд цаасны хувьд ч гэсэн яг л бусдаа адилхан нэг онцлох юм байна. За бүгд тэгээд танилцгаая. Вау. Окей. За тэгээд Pine Green-ийн хамгийн онцлог зүйл нь бол яг юу вэ гэхээр бол энэ арьс байгаа. Яг энэ soft lettering гэх юм уу те энэ хамгийн бусад Jordan-ыг үдээ бодох юм бол хамгийн зөөлөн болон хамгийн чанартай арьсаар хийгдсэн гэдгээр бусад Jordan-ыг үдээс ялгагдаж өгч байгаа. Тэгээд өмнөх өөрийнхөө загвараас бас юугаараа ялгаж байгаа гэвэл дотор талын энэ хэсэг нь илүү dark хар өнгөөр хийгдсэн. Өмнөх загвар нь бол илүү энэ дотор тал нь бол цагаан өнгөтэй байдаг. Илүү өнгөлөг ногоон гэх юм уу. Энэ бол илүү dark ногоон болж 20 оны Jordan Pine Green өнгө ийм өнгөөр хийгдсэн байна. Тэгээд мэдээж Nike нь бол ногоон өнгөөр хийгдсэн. Тэгээд материал арьс нь бол яг бариад үзэхэд үнэхээр гайхалтай, үнэхээр гоё, зөөлхөн байна. Яг matte арьс гэх юм уу те яг юм хийцэн бол үнэхээр гоё байна. Тэгээд өөр онцлог зүйл нь юу вэ гэхээр бол Wings logo ирсэн байна, буцаад ирсэн байна. Тэгээд миний хувьд бол ерөнхийдөө Wings logo нь бол яг энэ байдлаар бол нэг таалагдаагүй. Яг зүгээр хавхаар юм толгод наалцсан юм шиг л харагдсан. Тэгээ өмнөх загварынх нь Wings logo нь юм цагаан оруулах нуттай байдаг. Тэр лого нь бол хэрвээ орж ирсэн бол гоё болов уу гэж би бодсон. Энэ хийх болохоор илүү dark-тайгаа уусгах гад бүр ингээ хавхаар болгоцсон. Wings logo-го илүү тодтогч харахад жоохон хэцүү байгаа юм болов уу гэж би бодож байна. Ерөнхийдөө бол дүрс нь бол харагдаж байгаа. За тэгээд хилэн дээрээ мэдээж Nike энэ лого байна. Энэ нь бас нэлээд ийм зөөлхөн арьсаар хийгдсэн байна. Үдээсний хувьд бол хар үдээстэй ирэх байгаа. Тэгээд экстра үдээс нь гэх юм бол улаан үдээс байгаа. Энэ улаан үдээсний хувьд бол би бас нэлээд бас сэтгэл хангалуун бос байгаа. Яа тэгэхээр яг энийг ингээд улаан үдээс чигээр яг шинэ жилийн гацуур мод шиг харагдах гэдэг. Хэрвээ зүгээр өөр пүүз мүзэн дээр ашиглаж болох юм. За тэгээд улны хувьд бол тэр чигтээ Pine Green өнгөөр хийгдсэн. Дээдлийн хэсэг нь бол мэдээж цагаан өнгөтэй байна. Тэгээд хамгийн онцлогдож байгаа зүйл нь бол энэ надад хамгийн их таалагдж байгаа зүйл нь бол энэ арьс нь байна. Та бүхэн бас яг биеэр нь бариад үзэх юм бол бусад Jordan-ыг үдээс үнэхээр том ялгаатай санагдаж байна. Тэгээд илүү ч гэсэн илүү эдлэгээч гэсэн бас илүү сайн байх. Нуглаас үүсэх тал дээр ч бас илүү удаан байх гэж би найдаж байна. За тэгээд ерөнхийдөө Jordan 1 Pine Green-ийн хувьд бол ерөнхийдөө иймэрхүү байна. Та бүхэн бас ямар санагдсан санал сэтгэл байвал комент хийсэл бичээд хуваалцаарай. Хэрвээ пүүзийг бодлож авахыг хүсвэл K50 дэлгүүртэй юм уу эсвэл надтай шууд Instagram-аар DM-ээр холбогдоод бодлож авах боломжтой байгаа. Тэгээд бичлэгэн дээр хамтарч ажилласан K50-ийнхаа бүх хамт олон бүгдэнд нь баярлалаа, талархлаа гэдгээ хэлэхэд таатай байна. Тэгээд дараагийн бичлэгүүдэд бас ойрхон байхыг хүсвэл та subscribe хийгээд бичлэгэн дээр лайк дараад ойрхон байж байгаарай. Тэгээд дараагийн review юм уу unboxing бичлэгүүдээр уулзлаа. Баярлалаа.
Purchase your tracks today.